байцгаана уу? Та дэж хүүхдийн эмнэлгийн сэтгэл зүйч Ням Жаргал байна. За та бүхэндээ манай эмнэлгийн сэтгэл зүйн онцлогоонд ямар тест үнэлгээ ордог талаар цуврал рeel хүргэж байгаа. За өнөөдрийн рeel бол стрессийн тухай юм аа. Стрессийг ерөнхийд нь эерэг болон сөрөг гэж хоёр хуваадаг. За эерэг стресс нь бид бүгдийг хичээл хийхэд, ажил хийхэд урам зориг болж өгдөг бол сөрөг стресс нь бид бүгдийн бие махбод болон сэтгэл зүйн эрүүл мэндэд бол сөргөөр нөлөөлдөг. За хүүхдийн стрессийн давар буюу кортизолын түвшин өндөр Стрессийн давар буюу кортизол давар өндөр байх юм бол хүүхдийн өсөлт хөгжилтөнд бол сөргөөр нөлөөлдөг байгаа. Өсөлтийн давар дарангуйлагддаг гэсэн үг. Хүүхдийн өсөлт хөгжилтөд стресс нөлөөлж гэнэ үү, нөлөөлөхгүй байна уу гэдгийг нь үнэлэх зорилгоор манай сэтгэл зүйн онцлогоонд стрессийн тест багтдаг байгаа. Манай эмнэлгээр үйлчлүүлэхдээ дээр хугацаар холбогдоод цаг аваад үйлчлүүлээрэй. Баярлалаа.